Хуульч шуухай, иргэний хуулийн 2-р бүлэг, иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх үүргийг хэрэгжүүлэх талаар танилцуулж байна. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл. Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харьцах хэлцэл. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр. Хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр. Оюуны үнэт зүйл бүтээх, гим хор учруулах, үндэслэлгүйгээр эд юмс олж авах эзэмших. Иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл. Иргэний эрх зүйн хамгаалалт. Монгол улсын иргэн эд юмсыг хууль зүйн дагуу олж авах, өмчлөх, захиран зарцуулах, сонирхсан аж ахуйн нэгжээ байгуулах замаар эрхлэн хөтлөх эрхээр хангагдсан байдаг. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон энэхүү эрх зөрчигдвөл түүнийг хамгаалах арга хэлбэрийг иргэний хуульд наривчлан заасан байна. Хамгаалалт гэдэг нь бүрэн эрх бүхий этгээд өөрийгөө болон бусад этгээдийг хамгаалах зорилгоор тодорхой үйлдэл хийх, төрийн болон бусад эрх бүхий байгуулахаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах иргэний эрх зүйн субъектив эрхийг хэлнэ. Энэхүү субъектив эрхийн хүрээнд эрхэн зөрчигдсөн этгээд болон бусад субъектийн зүгээс эрх зөрчсөн үйлдэлийг таслан зогсоох, аюулыг зайлуулах арга хэмжээг аваад зогсохгүй. Үндсэн зорилго нь эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлэн сэргээх явдал юм. Иргэний эрх зүйн хамгаалалтын шинж. Эд хөрөнгөний ба түүнтэй холбоотой эд хөрөнгөний бус эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийг хуулийн дагуу хэвшүүлэн тогтоох. Иргэний эрх зүйн субъектүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг хэрхэн сэргээх арга хэлбэрийг өөртөө агуулсан байдаг. Төрийн албадлагын хэрэгсэл болдог. Шүүх арбитраас зөрчигдсөн эрхийг иргэний хуульд заасан аргаар сэргээж, хариуцлага хүлээлгэж байгаа шийдвэр нь бусад субъектэд зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж болдог. Иргэний эрх зүйн хамгаалалтын хэлбэр нь шүүхийн болон шүүхийн бус журмаар хэрэгжих хэлбэр байна. Иргэний эрх зүйн хамгаалалт. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох хэрэгтэй. Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх арбитр хуулиар тогтоосон журам аргаар хэрэгжүүлнэ. Иргэний эрхийг хамгаалах арга. Эрхийг хүлээн зөвшөөрөх. Эрх зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож зөрчгөөс өмнөх байдлыг сэргээх. Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх. Учруулсан хохирлыг арилгуулах. Эдийн бус гим хорыг арилгуулах. Хууль болон гэрээнд заасан анз төлөвлөх. Бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох. Иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгуур болгох. Өөртөө туслах. Хуулиар тогтоосон бусад арга байна. Эрхийг хүлээн зөвшөөрөх арга гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд бий болсон тодорхой бус байдлыг арилгах, тэдгээрийн эрх үүргийг хэвийн үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох. Үүнд саад болж байгаа 3 дахь этгээдийн үйлдэлийг таслан зогсооход чиглэгдсэн арга хэрэгсэл юм. Эрхийг хүлээн зөвшөөрөх явдал нь шүүхийн журмаар хэрэгжих иргэний эрх зүйн хамгаалалтын арга болно. Эрх зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож зөрчгөөс өмнөх байдлыг сэргээх арга. Албадлагыг төрийн эрх бүхий этгээд тогтоосон журмын дагуу хэрэглэх хэрэгтэй. Шүүх арбитр нь талууд харилцан тохиролцох боломжгүй болсон бөгөөд нэг талын эрх ашгийг зөрчсөн үйлдэлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр зогсоон өмнөх байдалд нь сэргээж болно. Энэ тохиолдолд эрх зөрчсөн үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй байна. Жишээ нь иргэн аг машинаа гаражнаас нь гаргах боломжгүй болгон урдуур нь шуудуу татсан үйлдэлийг зогсоох, машиныг хэрэглэх боломжоор хангах. Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх арга. Хууль болон хэлтсийн үндсэн дээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэх байдлаар зөрчигдсөн эрхийг сэргээх арга юм. Хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй хойш суух гэх мэт идэвхгүй хэлбэрээр илэрнэ. Жишээ нь зээлдэгчээс мөнгө төлөвлөх тухайн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шүүх хариуцагчаас зээлсэн мөнгийг нь гаргуулах, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэх гэх мэт. Учруулсан хохирлыг арилгуулах арга. Энэ нь хохирол учруулсан гин буруутай этгээдээр хохирлыг нь нөхөн төлөвлөх маягаар нэхэмжлэгч этгээдийг эдийн засгийн хувьд алдагдaltaгүй болгох арга юм. Нөгөө талаар дурдсан болон бусад аргуудын үр дагавар байдлаар илэрч болох ба идэвхтэй үйлдэлж байж болно.
Тухайлбал өөрөг бүхий тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эрх зөрчсөн үйлдэлийн өмнөх байдалд нь сэргээгээгүй улмаас болон санаатай үйлдэлээр учирч буй хохирлыг арилгуулах гэх мэт. Эдийн бус гим хорыг арилгуулах арга. Энэ нь өргөн утгаараа эдийн бус баялагт учирсан гим хорыг арилгах, явцсан утгаараа бусдын нэр төр, алдар хүн, хувийн нууцад учруулсан гим хорыг арилгах асуудал юм. Гим хор нь тухайн этгээдэд учирсан таагүй, сөрөг үр дагавраар нь тодорхойлогдох бөгөөд гим хорын мөнгөн илэрхийлэл болсон хохирлыг тооцох нь нэлээд яриутай асуудал юм. Жишээ нь нэр төр гутаагдсан хэмээх нэхэмжлийг шүүх хянаж үзээд үндэслэлтэй бол эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гим хорыг арилгуулна. Хууль болон гэрээнд заасан анз төлөвлөх арга. Талууд урьдчилсан байдлаар торгуул алданг төлөхөөр тохиролцсон, эсвэл хуульд заасан бол тухайн анзагдлах үүрэгтэй. Энэ талаар талуудын маргааныг таслахдаа шүүх арбитр тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан анз төлөх хэмжээг шийдвэрлэнэ. Жишээ нь шүүх торгуульд анз эсвэл тооцох анзын аль нэгийг нь сонгож болно. Бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга. Хуулиар шүүх арбитрийн харьяалал бүхий шийдвэрүүд байна. Жишээ нь ажил олгогчоос ажилчныг ажлаас үндэслэлгүй халсан шийдвэрийг хүчингүй болгох гэх мэт. Иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгуур болгох арга. Иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгуур болгоход чиглэсэн шүүх арбитрийн шийдвэр хамаарна. Хэн нэгэн этгээдийн эрх зөрчсөн шийдвэртэй холбоогүй байна. Жишээ нь тогтоосон журмаар хуулийн этгээдийг дампуурсанд тооцох гэх мэт. Аргагүй хамгаалалт. Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдэлийг аргагүй хамгаалалт гэнэ. Аргагүй хамгаалалтаас учруулсан гим хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцсан арилгах үүрэг хүлээхгүй. Аргагүй хамгаалалтын шинж. Гим хор учруулах зүйл нь халдлага байх. Халдлага нь хүний санаа зоригоос хамаарах үйлдэл байх учраас нэг талаар халдагч этгээд нь хүн байх утгыг агуулах бөгөөд хүний зохион байгуулалттай үйл ажиллагааны хэрэгсэл нь янз бүрийн зүйл байж болно. Тухайлбал амьтны тухайд өөрийнхөө хийж буй үйлдэлийг хууль бус гэдгийг ухамсарлах чадвартай байж болохгүй. Тиймээс халдлага биш аюул байх нь ойлгомжтой. Гэхдээ хэн нэгэн этгээд сургуультай нохой болон зуудаг нохой төрхөж дайруулсан бол халдлага гэж болно. Хамгийн гол нь халдлага хууль бус байх учиртай. Жишээ нь хүний биед хүрсэн үйлдэл болгон халдлага биш. Өөрөөр хэлбэл хүний толгой илж болно, толгой руу цохиж болно. Тиймээс үйлдэлийн зорилго болон үр дагаврыг нь анхаарах хэрэгтэй. Халдлага ихэлсэн байх. Хохирол зайлшгүй учрах нь халдлага бодиттой бий болсноор нотлогдсон байх ёстой. Халдлага ихсээгүй байхад хамгаалалт хийнэ гэж ойлголт байхгүй. Тиймээс уг үйлдэл нь халдлага мөн эсхийг анхаарч хариу үйлдэлийг хийсэн байх учиртай. Аргагүй хамгаалалт нь зайлшгүй шаардлагатай бөгөөд гагцхүү халдагчид чиглэсэн байх. Яригдсан хоёр шинж нэгэнт илэрсэн бол өөрийгөө болон бусад этгээд эд хөрөнгийг хамгаалах нь тухайн үеийн нөхцөл байдалтай нэгт уялдан зайлшгүй шаардлага болон илэрсэн байдаг учраас хариу үйлдэл хийх нь шударга ёсонд нийцнэ. Ийхүү хамгаалах үйлдэлийг хийсэн нь хуулийн дагуу зөвтгөгдөх учраас түүний хүсэж үйлдсэн үйлдэл нь гагцхүү халдагчийн үйлдэлийн хариу болж түүнд чиглэсэн бөгөөд үйлдэлийн үр дагавар болон учирсан гим хорн зөвхөн халдагчид учрах ёстой. Өөрөөр хэлбэл хамгаалахыг хүссэн үйлдэл нь халдагч руу хандсан байна. Үйл ажиллагаа нь халдлагын шинж чанарт тохирсон байх. Үйлдэл хийсний улмаас халдагчид учруулсан гим хорн тухайн нөхцөл байдалтай тохирсон байх учиртай. Өөрөөр хэлбэл уг этгээдийн үйлдэл нь тухайн нөхцөлд зүрх хандлагын шинжийг агуулж болохгүй. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл. Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл, эсвэл гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ. Гарцаагүй байдалд учруулсан гим хорн учирч болох байсан гим хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гим хорыг хариуцсан арилгах үүрэг хүлээхгүй. Учруулсан гим хорн учирч болох байсан гим хороос илтгэх байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн тэр хэмжээгээр гим хорыг арилгах үүрэг хүлээнэ. Гим хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынхын төлөө үйлдэл хийгдсэн 3 дахь этгээдэд уг гим хорыг арилгах үүрэг хүлээлгэх. Эсвэл гим хор учруулагч буюу 3 дахь этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
Гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийсэн этгээд тухайн нөхцөл байдлыг өөрөө бий болгосон бол учирсан гим хорыг арилгах үүрэгтэй. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэлийн шинж. Гим хор учруулж болзошгүй хүчин зүйлс нь аюул байх. Аюул гарцаагүй бөгөөд аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй байх. Аюулыг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн байх. Учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага байх. Өөртөө туслах. Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсвэл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгүүл зохих үйлдэлийн эсрэг үйлдэлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдэлийг хууль бус гэж үзэхгүй. Энэ хуулийн 12-ийн 1 заасан үйлдэлийг хийсэн этгээд эд юмсыг битүүмжлэх буюу өөрөг бүхий этгээдийг албатан саатуулахаар эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. Энэ хуулийн 12-ийн 1 заасан үйлдэлийг эндүрч хийсэн буюу хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдэлийнхээ улмаас бусдад учруулсан гим хорыг арилгах үүрэгтэй. Эрх бүхий байгууллага гэдэг нь зөвхөн шүүх арбитрийг эсвэл шүүх прокурор цагдаа зэрэг тухайн зөрчил аюулыг таслан зогсоож зайлуулах буюу хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх үүрэг бүхий ямар ч байгууллага албан тушаалтан байна. Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түмэртэй тэмцэх газар гэх мэт. Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан гэдэг нь эрх үүрэг бүхий ямар ч байгууллага албан тушаалтанд хандан хууль тогтоомжид заасан хугацаанд нэхэмжлэл, гомдол гаргах шаардлага тавих боломжгүй. Эрхэн зөрчигдөх нөхцөл байдал нийгэмд бий болсон байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл өөртөө туслахад эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломж нь цаг хугацаа, орон зай болон бусад нөхцөл байдлаас шалтгаалan хязгаарлагдсан байдаг. Цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол гэдэг нь нийгэмд дээрх тохиолдол бий болсон бөгөөд тухайн нөхцөл байдалд тохирсон шуурхай арга хэмжээг өөрөө авахгүй бол өөрийнх нь эдийн болон эдийн бус ашиг сонирхолт нь хохирол учрах магадлал бий болсныг ойлгоно. Эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох гэдэг нь тухайн эрх шаардлага нь дуусгуур болохыг ойлгоно. Эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байх гэдэг нь уг харилцаа дуусгуур болохгүй ч цаашид эрхээ хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдахыг ойлгоно. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч гэдэг нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг ойлгох бөгөөд харин өөртөө туслах үйлдэлийг хэрэгжүүлэхэд түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хууль ёсны бусад төлөөлөгч байж болно. Эд юмсыг эзэмдэн авах гэдэг нь үүрэг гүйцэтгүүлэгч бусдын эзэмшил ашиглалтад байгаа эд хөрөнгийг өөрийн мэдлэлд шилжүүлэн авахыг ойлгоно. Ийхүү шилжүүлэн авах нь хуулийн дагуу байх бөгөөд эсрэг этгээдэд хохирол учруулахгүйгээр зөрчигдөж байгаа өөрийн эрх, ашиг сонирхлын төлөө хийсэн байна. Энэхүү эд хөрөнгө нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрийнх нь эд зүйлс байж болохоос гадна өөрт нь учирч буй хохирол дүүцэх үүрэг гүйцэтгэгчийн эд зүйлч байж болно. Эд юмсыг устгах буюу эвдэх үйлдэл гэдэг нь өөртөө туслах зайлшгүй шаардлагатай нөхцөлд хийгдэх онцгой арга хэмжээ юм. Жишээ нь өртөө этгээд зугтах эсвэл өөрийнх нь машиныг хэн нэгэн этгээд булааж зугтах мэтийн тохиолдолд тухайн машины дугуйг хагалж зогсоож болно. Гэхдээ эд хөрөнгийг устгаж эвдэх үйлдэл нь эд хөрөнгийг эзэмдэн авах, үүрэг гүйцэтгэгчийг саатуулах аргатай давхцаж хэрэглэгдэхээс гадна эд хөрөнгө хамгаалах үед ч хэрэглэгдэж болно гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, гал унтраах үйлчилгээ дуудах боломжгүй тохиолдолд хөрөнгө нь шатах аюул нүүрлсэн бол шатаж буй объектыг устгаж эвдэх, мөн дээд айлаас ус алдаад эд хөрөнгө нь ашиглах боломжгүй болох нөхцөл байдал нийгэмд бий болсон бол дээд айлын хаалгыг эвдэх гэх мэт. Тохиолдол бүрд уг үйлдэл хууль заасан хэр хэмжээнээс хэтрээгүй байх ёстой. Зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах гэдэг нь боргон зүгтааж болзошгүй гин буруутай этгээдийг эрхэн зөрчигдөн хохирч буй этгээд хууль заасан үндслэл журмын дагуу хуваараа тур саатуулах идэвхтэй үйлдэлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл иргэний чөлөөтэй зорчих эрхийг нь түр хязгаарлана гэсэн үг. Үүргийн тухайд бол гэрээний болон гэрээний бус аль нь ч байж болно. Жишээ нь бусдад гим хор учруулсан этгээд болон гэрээний үүргээ үйл гүйцэтгэгч онгоцоор нисэх гэж байвал тасалбар, гадаад паспорт, визийг нь машинаар зугтах гэж байвал түлхүүр, жолооны үнэмлэхийг нь булаан авах, мориор зугтах бол имэйл хазаарыг нь авч морийг нь сулсан тавих гэх мэт. Үүрэг бүхий этгээдээс гүйцэтгүүл зохих үйлдэлийн эсрэг үйлдэлийг таслан зогсоох гэдэг нь бусдын өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ гүйцэтгэхгүй байх болон үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд саад болж буй бусдын үйлдэлийг зогсоохыг ойлгоно.
Тухайлбал, үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл эсвэл хүчээр зогсоох, үүрэг хүлээгчээс түлхэх гэж байсан төлбөрийг хэн нэгэн этгээд булаах болон болиулах гэснийг таслан зогсоох. Зайлшгүй шаардлагатай үед хүч хэрэглэх. Өөртөө туслах үйлдэлийг хийж байгаа этгээд нь зайлшгүй шаардлагатай үед хүч хэрэглэж болно. Хүч хэрэглэсэн үйлдэл нь үүрэг гүйцэтгэгч болон 3 дахь этгээдэд хууль бусаар гэмн хор учруулах зорилгыг агуулж болохгүй. Хүч хэрэглэх шаардлага нь ихэвчлэн үүрэг гүйцэтгэгч сайн дураараа үүргээ биелүүлэхээс зайлсхийдэгтэй холбоотой. Тухайн нөхцөл байдалд хүч хэрэглэсэн нь зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг нэн даруй хуулийн байгууллагад мэдэгдэн нотлуулах шаардлага гарна. Өөртөө туслах үйлдэлийг хийхэд анхаарах нөхцлүүд. Эрх зөрчигдсөн, эрх зөрчигдөх бодиттой нөхцөл байдал бий болсон байх. Эрх бүхий байгууллагын тусламжийг авах боломжгүй байх. Цаг хугацаанд арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарсан байх. Уг үйлдэлийг хийж буй этгээд нь хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бөгөөд өөрийнхөө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байх. Уг үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэм хэмжээнээс хэтрээгүй байх юм. Иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнд шударгаар хэрэгжүүлнэ. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэмн хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэг зөрчил хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. Хуульч шуухай, иргэний хуулийн 2 дугаар бүлэг, иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, хамгаалалт, иргэний эрх зүйн харилцаанд эрх үүргийг хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт иргэний эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.